сайн бацхан сонсогчдоо манай подкастын маань дугаар 20 эхлэхэд бэлэн болсон байна. 11 сарын хугацаанд нэг ч подкаст хийсэнгүй хамгийн сүүлийн подкаст юм хийсэн хугацаа нь 11 сарын өмнө байлаа. Тэгээд 20 дахь дугаард оролцож байгаа зочинтойгоо танилцъя. За. Сайн бацхан энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Даваа гэдэг. Даваа гэж ер нь дуудчих болно доо. Тэгээд өөр тохиолдсон нэг хэдийн юм ярьд юм гэсэн юм аа. За. Би ер нь за одоо хизэнээс юм битээ 10 жил төгсөөд яадаг бас энэ сүнс тийм ер нь хийбит гэх юм уу тиймэрхүү оршихнууд байдаг газар очихоор ер нь мэдэрдэг тэгээд ер нь нэг болохгүй бүтгүй юм нэг харчаад идэг болсон байхгүй. Тэгээд нэг бөө ирсэн гээд манай ах их цайз дэдэг гэсэн бохоггүй. Цайз 16 дэдэг гэсэн. Тэгээ нэг бөө ирээд манай ахын найзынд ирсэн гээд тэгээд би ажилласаа тэгэхээр чин их сургууль төгсөөд ажилд орсон байсан. Тэгээд ажилласаа буугаад ирсэн. Нэг бөө ирсэн байгаа гээд манай ахын эхнэр хүүхдээ дагуулад тэдний рүү явцсан. Тэр найз лугаа. Яг хажуудлын залгаа хашаа байсан л та тэр найзынх нь. Зөв. Тэгээд ороод ясан чинь манай дүү ингээд юмаа гэд нах хэлсэн шүү. Тэгээ ясан чинь орж ирсэн. За ингээд бие бэлдээд иж байгаараа одоо манад орж ирээд гал мал тахна гэсэн. Тэгээд бас асуугаараа ахын чамаа хэлсэн байгаа гэд. Тэгэхээр за гэд. Тэгээ суучсан чинь нөгөө зайр ингээд үдсэн зайр нь орж ирээд. За. Тэгээд эхлээд манай ахын тхийг үйл мүлээ хийчгээд. Тэгээд дараа нь би очоод уулзаад ингээд би ингээд иймэрхүү юм харчаад байгаа маа яг яагаад ингэ харчаад байд юм бэ? Юунаас болоод ингээд байгаа айгу төвхтэй байна гэд тэгээд асуусан. Тэгсэн чинь удажсэн наваа тэгсэн бохоггүй. Чи болохоор юу юм байна? Онгодтой хүн юм байна. Авах ёстой юм байна гэж хэлсэн. Тэгээд би гайхаад яагаад над дээр онгод бохстой юм бол ямар их хүн бохстой юм бол гэсэн чинь за Чингисийн үеийн нэг тийм жанжин гэлүүтэй нэг тийм хүн бохстой их тийм хүчтэй онгод гэл нэг айхтар юм яриад байсан. Тэгээ би тийм айхтар юм бодоагүй. Тэгээ байжсан. Манай аав чир Сэлэнгэд 2008 онд Сэлэнгийн нэг сумд нүүж ирсэн бохоггүй хотоос. Тэгээ энд нэг үзүүлдэг удган байдгийн. Бүрээд айгүй сайн мэддэг гэд. Тэгээд тэр удган дээр ирээд би ингээд ийм болоо бас юм ингээд бутад нэг зайранд үзүүлсэн чинь намайг ингээд онгод тэнгэртэй хүн байна. Ингээд онготоо авах хэвээр тэхгүй болохгүй. Тэгээд наа чинь 17 сая төгрөг гэлөө. За 17 сая төгрөгөөр шав оруулах гэсэн юм тий. Шав. Тэгээд би чамайг онготой чинь зарч гинөө гэдэг. Тэгэхгүй. Тэр нь би за тийм ч гэж юу авах вэ гэж бодцоод нэг айхтар итгэвч хүн. Тэгчээд хурж ирээд нөгөө хүнд үзүүлсэн чинь нөгөө удган маань болохоор наваад тэгсэн үзчихэд юу вэ гэж байдаг юм онгод тэнгэр буух ёстой хүн цаанаасаа юутай байдаг сонгогдсон тэмдэгтэй байдаг. Чам дээр бол тийм онгод буух юу байхгүй гэдгсэн. Тэгэхээр би тэгээ яг яагаад ингэж ийм болохгүй юм дэрийг хараад ингэж байгаад байгаа юм бэ? Энийг ингэж хаалгачих болох уу? Мэлмигээ хаалгаж болох уу? Ингээ яаж болох уу гэдгсэн чинь тэгсэн байхгүй. Чи урд насндаа их тийм номтой тийм том лам хүн байсан байна. Тэгээд урд нас чинь шалтгаалаад өөрт чинь нэг тарны хүч гэдэг юм уу юу гэдэг чинь мэдгүй тэр бидний сайн ойлгоогүй. Тийм үлдсэн. Тэгээ чи тэрнээсээ болоод ингээд мэлми чинь нэгдсэн тэгээ ингээ хараа яваад байдгаа гэд хэлсэн. Тэгээ би 2016 оны өвлийн ихэнх сард тахгүй. За. Дөнгөж шин цаас орцсон. Тэгэл найзуудтайгаа Сэлэнгийн өдөр сум руу самранд явсан. Хэдүүлээ 5 найзтайгаа газар. Тавлаа. За. Тэгээ 5 найзтайгаа зүгээр надтай нийлээ зургуулаа гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар чи эндээс нэг машинтайгаа очиод дээшээ нөгөө уул руу гарахад чи айгүй нөгөө нэг хэцүү байдаг. Тэгээд ачаа мачаа хүнс мүнсээ үүрээд гардаг байхгүй. Тэгэнгუთ за 100 хандаа аваад яах юм бэ гэсэн.
Яач очоод угаасаа тэндээс нэг хүмүүс 100 хяндан мандагаа орхиод за гэрлүүг явчихдаг байхгүй бохтой. Очоод гонзаа олцноо гэж ингээд. Тэгээ очоод отог мотгоо бариад тэгч сайхан дөвхөнчөө тэгээд бид нар нэг хонцоод маргааш өглөө нь гараад ингээд 2-2-оос салаад ингээд 3 тийшээ гарч байгаа байхгүй. Боргоцоогоо түүгээд хажуугаар нь юу гаяа 100 хяндангаа олъё гэд. Тэгээд би нэг найзтайгаа цуг гараад одоо хүдэр сумын одоо тэр юу гэж ядгийг зүүн монстой гэдэг. Тэрнээс олон утаг гэдэг байгаа. Олон утаг яг бидний байрлаж байгаа газар болохоор олон утаг. Одоо олон утгаас манай найз битэрээ явсан газар болохоор юу хадагтаа мод гэдэг газар байдаг аахгүй нэртэй. За. Тэгээд тийшээ нь яваад самраа түүгээд боргоцоогоо түүгээд нийлээ явсан юм аа. Тэгээд бид нар ч өглөө гараад яг нэг орой нар жаргаал нэг бүрэнхий болдог штэ. Тэгээд бүрэнхий болж байхад нэг отог харсан бохгүй. Уулаар ингээд доошо бэлрүүнд бууцсан байсан. Уулынхаа арлуугаа. Тэгээд нэг отог хараад тэгээд бид нар ч нөө 100 хяндан бас хайж явж байсан хажуугаар нь. За энд 100 хяндан байж магадгүй дээ гэж бодоод яваад олсон бохгүй би. Тэр отог руу олсон. Манай найз болохоор надаас таахад талт боргоцоогоо түүгээ явжсэн. Тэр отгийг анзаараг юм шиг байгаа. Бид орчоод тэр отог руу ороод яасан чинь нэг сонирн болоод нэг би үгүйцэл нуруугаар хүүтэйгаал нэг арзаагаад ирсэн бохгүй. Тэгэл наар маран доогоор нь шагаад үзчихэл тэнд итгэхдээ 100 хяндан байсан. Тэгээд яг авах гэснээ нэг л эвгүй оргиол тэгээд харин за энэ ч ер нь эвгүй газар байна да гэж бодчиход хурдан гарыг та гэж бодвол тэндээс гараал яасан чи үүдэндээ мойлны монс гэдэг мод байдаг. Тийм 2 цухам тийм мойлны монстой. Тэгээд тэр отогны хажуугаар айгүй их тийм боргоцоотой. Ер нь хүн явсан шинжгүй тэргээр. Тэгээд яг үүдэндээ одоо Монгол гэрээр бол тотог гэж ирдэг штэ. Тэндээ аюутай юу ийсэн нэг хадганд юм боогоод тэрэн дээр нь ингээд үүдэн дээр нь зангитаад үлгцэн байсан. Тэгчгээ үгүйцчихэл зааж гэж бодвол буцаал тийшээ шууд боргоцоод үүсэнээс нь тэрийгэ үүрээд дээшээ буцаад уулаа өгсөд явсан. Хажуугаар нэг одоо уулын аманд ч нэг горих өгдөг штэ. Тийм горих хэвтэж амжаагүй. Тийм горих урсчихсэн. Цас орцсон. Тэгээд дээшээ өгсөж чи би нэг эвгүй болоод нэг таагүй болоод нэг халуун оргиол нэг яг нэг дотроосоо нэг ингээд шатж байгаа юм шиг тийм болоод амар халууцаад. Гөр тэсгээ байгаад тэгээд зүйтэйгээ би ингээд загднаад амсгаад авчтаад би загднаад тэгээ би бие ингээд энцугаа ингээд хойш нь сууж агаад бие майждаг байхгүй. За тэсгээ аргагүй бүр загднаад халуу түгээд гэсэн яг ингээд майцсан ороор майц ингээд томсны мөрөөр би энэ дэр шууд яг тэр дороо шууд ингээд гөвдрүү улаан тийм гөвдрүү гараад ирсэн. Тэгэл ерөөсөө би бүр амар халууцаад хамаг уцаад тайлал дөрсөгтэй үлдээл ерөөсөө тэгэл би ингээд цасаар үрж эхэлсэн байхгүй. Амар жоохон гэсэн тул амьдаа хүүтийн хөргүүл сэрүүцэн гэж бодсон л тэр юм шиг байгаа чаас. Ингээд бүх бие ингээд цасаар ингээд үрээл яасан чинь миний бүх биеэр тийм бэржгэр тийм туруу шиг юмнууд ингээд туурж эхэлсэн. Майцсан газар. Тэгэл би мэдгүй яасан юм. Тэрэг би сайн мэдгүй тэр үедээ. Тэгээд манай би найзгаа ингээд дуутах гад манай найз болохоор тэр цаана боргоцоод үгүй яваад байгаа байхгүй. Харагдчихсан. Найзгаа дуутах гэсэн чинь миний дуу гарч өгдөг. Би ерөөсө дуугарч өгдөг. Амандаа л нэрийн дуудаал тэгээд байгаа байхгүй. Тэгээ би бүр нэг бүр сонирн болоод бүр болтгоо бүр унах гад юм шиг болгоод толгоо эргээд болдгоо. Тэгээ суугаад доошоо суугаад мод налаа суусан. Тэгээд ядаж нэг наашаа харуул найзгаа ингээд гараараа чосон даллаад дуудъя та гэж бодоод найз руугаа харсан чинь яг манай найзаас яг за барагцаал бол нэг 20 метрийн зайтай гэх юм уу? 20 метр зайтай тийм нэг хөлгөө өрөөсөн хөлтэй. Тэгээ нэг одоо шуудаач гэх юм уу нэг тийм цэмэрсэн тийм нэг уцсны нэг тамтгал гэж хэлэх юм да. Тийм юмтай. Үсээ ингээд задгаа ингээд тал тийш ингээд яатсан. Юм буурлал үстэй нэг тийм таяг тулцсан эмгээ харагдсан байхгүй надаа. Найз хоёр болж байсан үү те? Одоо яг би болохоор нэг уул руугаа өгсцэн.
мод налаа суудсан хамаг хувцас тайлцсан дүрсэгтэй үлдсэн. Манай найз болохоор яг надаас нэг 50 метрийн зайтай борцоод үг явжсэн. Манай найзаас ингээд яг хойхон талд яг цаахан талд нь гэсэн үг байхгүй. 20 метрийн зай барагцаал бол яг тийм эвгүй харагдсан надаа. Тэгээд ерөөсөө надаас сонсогдсон юм нэхэр чи буруу газар ирээд буруу юм хүндчлөө. Тэгээд болохгүй юм хийлээ мэлээ гэдээсэн. Тэгэж яриад тэгэл би ерөөсөө мэдэхгүй юу болсон мэдэхгүй ингээд ухаан алдсан юм шиг байгаа. Тэр үед ухаан алдсан юм шиг байна. Нэг мэдсэн чи ингээд манай найз ингээд намайг өвөр дээр ингээд миний толгойг тавьчихсан. Юу болсон бэ андаа яаваа? Чи зүгээр балаа маш чи яагаад товцондраа тарилцсан? Биндэгүр чи яагаад тийм сонин юм болчихоо? Яач вэ гэж үгүй. Тэгсэн чинь миний чихэнд нэг юм сонсогдсон байхгүй. Ахаад ирэх юм бол яг юу гэж юу гэлээ? Ахаад ирэх юм бол атгын чиний амийг чи авдрандаа аваад хийж шүү гэд. Тэгэж хэлээд яасан. Тэгээ би бүр тэр үгийг сонсоод бүр сонирн болоод тэгсэн чинь манай найз бүр сонирн болцсон байхгүй яг тэр үгийг ингээд наваа сонссон чинь. Бүр сонирн. Тэгэд манай найз ээж нь бас өөрөө яг нэг тийм бөө удган лам биш л те. Тэгтээ юугаар чүзэнц шатаагаад ингээд хаяад бас мэрэгдүүлэг хийдэг юм хүн үздэг хүн. Үзэмэрч хүн юм уу те. Одоо үзэмэрч юм уу? Тийм хүн байд. Тэгээ манай найз тийм бас өвөөмөвөнөс тийм номтой хүн байсан юм шиг байна. Тийм өвөөгийнхэн сахиус гэдэг Монгол том сахиус байсан. Тэр сахиусээ манай найз тэгээ тэрийг сонссон юм уу? Яасан тэр үедээ би мдээгүй. Тэгээ тэр сахиусаа шууд хүзүүнөөсөө тайлаад ингээ миний чэйжин дээр ингээд наагаад. Тэгээд би битээр чинь нэг хэсэг болоо. Тэгээ би алга болчихсон нөгөө эмгэн чи. Тэгээ алга болцсоохгүй надаа харагдахгүй. Тэгээ яасан чинь манай найз яач вэ хоёлаа ямар сонинга тэр хүрээд ирвэ. Сая миний сонсныг чи сонссноо гэдгсэн. Би сонслоо гэж тэгээд мэдэхгүй юм яаснаа сайн мэдэхгүй байна гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө битээр чинь өглөө отгоосоо найзуудаасаа салж гараад орой болчихж байгаа шүү дээ. Орой болоод очиагүй болохоор битэрийн нөгөө явсан зүгийг манай найзууд нөгөө мэдчихэж байгаа болохоор ардаас хүрээд ирсэн байхгүй. Манайс яваад. Хөөс тооёр чи яач вэ чи юу болчих вэ? Яагаад ингэсэн байгаа? Чи яач даваа? Би яач яагаад хамаагүй хуцаараа тайлцсан. Тэгэл мэдгүй найзах нь бид нар муу байна. Мэн сая инглээ тэглээ гээл яг босын явдлыг хийсэн чинь нөгөөд чи итгэдэггүй. За бас тийм гэж юу байд юм ингээд. Тэгсэн чинь манай найз за хувц. Яачих хувц нэрээ өмсөөлий тэгээ өгшөө бос чадах нь үгүй гэсэн. Би ерөөсө босгоо гэсэн чи бие даагааг өндихгүй тэгсэн чинь. Хамаг би амар ингээд. За юу гэдэг нь огт хөдлөөгүй байж байгаа нэг хүмүүс нэг буларчаад нэг бочдгаа ичдэг штеп. За оршицсан гэж ярих уу? Оршицсан гэх юм уу? Эсвэл нэг бүр ингээ булраад хамаг бие өвчөө ороод нэг даагтгаа ичдэг. Тийм штеп. Яг тийм болцсон. Тэгээд ерөөсө босчддаг. Тэгээ манай найзууд үүрээд ээлжилж өгрөө дөглуугаа явуулсан баггүй. Тэгсэн чинь манай найз өглөө гараа явсан. За байж өгшөө. Чи ерөөсө нэг л болохгүй байгаа тань. Мань урд юу байгаа. Бас манай энэ юуны тумын нэг ах зайр ах тэнд ирсэн байсан. Бас самбаран дээр. За. Би ахыг аваад ирээ. Миний өгш наана байж. Өнөөдөр ажил төрөл угаасаа өнгөрсөн өгшөө байж. Нэг ингэсэн багт яаж яах вэ гэд. Тэгээ нөгөө зайр ахыг чинь авчираад яс чи нөгөө зайр ах чи орж ирсэн ээ. Нэг сонирн болчихгүй. Тэгснэ нөгөө нүүрний хөрөл нөгөө биеийн хүний нөгөө биеийн хилэмж чинь нөгөөсөө нэг таг байгааг нь илтгэдэг штэ. Тийм болцсон. Тэгээд тэгснэ ингэж харснаа. За чи өснөөж тийш явсан гэнэ. Шууд тэхгүй. Тэгээд ахаа би угаасаа яаж мэдхүү дээ. Бид нар 100 янда хаяагаад ингэж яасан юм аа. Тэгээ ингэж явж байгаа нэг юм хотог тарахаар ингэ харсан чи юм болчлоо гэд. Ороод үтсэн 100 янда үзье гэж орсон чи юм болчлоо гэд. Тэгсэн чинь тэр ах болохоор зайр ах маань үдчихэд за юу юм бэ наа. Чиний чамд бол угаасаа нэг айхтар юу яагаагүй. Гайгүй байна. Найзаа чи сэхүүс начаар чи ингээд гайг өнгөрцөн байна. Гэтэ засал хийхгүй болохгүй гэд. Тэгээ заслмас л хийж өгөөд надад чам. Тэгээд яг ямар учиртай газар юм бэ? Яагаад ингэсэн юм бэ гэдэг гисэн чинь. Тэр хотогт бас нэг юу байсан юм шиг байгаа. Хөвсгөлийн тийм зайран хүн байсан юм шиг байгаа. Тэгээд яг нэг тэр хотог дээр байжгаад эргэж ирхэл байсан юм шиг байгаа тэр хүмүүс. Яаралтай ажиллагараа ирэх байсан юм уу? Би тэгж л бодсон л да. Тэгээ нөө яатсан байна гэд.
тэрэн дуудаж авчираад отгоо мануулаад тавьсан байна. Хүн суулгахгүй тулд гээд. Тэгээ чи тийм газар руу чи очоод тодорхой өнгөчд сандачаад тэгээ явцсан болохоор чамд ийм болсон байна. Ахад тийшээ зөвлөд ирэхгүй шүү гэд. Тэгсэн. Тэгтээ бас яг юу л та уулын мод урттай богинтэй гэдэг шиг бас манай сонсож байгаа сонсогчдод ч бас хүсгэлийн хүмүүс бас байгаа л байх. Тийм зарим хотын гэртэй хүмүүс ч байгаа л байх. Бүгдээрээ бас тийм биш шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд хоёр дахь явдал нь болохоор би дараа намар нь 16 он гэдэг чинь 17 оны намар гэсэн үг байхгүй би. Тэнүү үлцгээд төмөр хийцэн компани байдаг. За. Тэр компани би гагнуурч хийдэг байсан байхгүй. Тэгсэн чинь юу яана компани өхөр болохоор Хинтээ аймгийн Бэндэр суманд 2 малчин дээр тусдаа компани өхөр өгдөг. Тэгээ жил болгон тийш явж хадлагыг хийж өгдөг. Тэгээ хадлаг хийж өгнө гээд захирал. Тэгээ би захирлын дүүн гээд нэг залуу. Тэгээд надаас та бас нэг 6 залуу явсан. Хадлагын хийн гээд сарын хугацаатай. Тэгээ тийш очоод хадлан мадлангаа хийгээд чи нэг 2-7 онцсон байлоо. 7-8 онцсон байлоо эсвэл. Тэгсэн чинь нэг өрөө захирал хурж ирээд за даваа яа майхан л ороод юу аваад тэр ангийн боо аваад тэр өнөө шин хэдүүлээ нэг яагаад гэрэл тусгаа гэрэлтүүлээ яваад юм хүм таарч магадгүй хаанд гарыг гэдэг. Тэгэхээр би ч угаасаа нураа өөрөө хаанд амир хоббитэй. Тэгээ за тгийгээл айгуу дуртай гүйччихэл юуг ин аваал 2 бууг ин аваал нэг захиралтай очиал нэг нь өөрөө барай суусан. Тэгээ захирлын дүүн жолоо өрөөд 2 малч нь ээлжлээд ингээд гэрэл тусгаад явсан байхгүй. Тэгээ эхлээ явж нилээ хэсэг яваад яасан нэг гэрэлд нүд орж ирээд тэгээд 4-5 гөрөөстэй таарсан. Тэгээ нэг гөрөөс буудаад машиныхаа хойно тавьчихад за жоохон цаашаа явъя гэдгсэн чинь жоохон цаашаа ингээд явж ясан чинь юу таарсан. Яг ингээд нэг улаан нүд орж ирсэн байхгүй. Гэрэлд. Яг ингээд би ямар амт тийм бэ ингээд сайн ингээд харахад тэгэхээр харагдахгүй ингээд бутны цаанаас ингээд хоёр ингээд улаан нүд харагдаад. Тэгээ би яг ингээд харж байгаа наач чоно юм шүү гэд манай захирал тэр хоёр малчаа ахын тэр тэгээд за би яг харж агаад би буудахаараа би буудъя гэд. Тэгээ яг харж агаад яг нэг хоёр нүднийх нь дунд бариад нэг цохонд нь гэж бариад дурантай буугаар. Буудсан. Тэгээ би яг онсон гэж бодсон байхгүй өөртөө айгу баталгаатай ихтгэлтэй. За онцлоо гэд. Тэгээ машинтайгаа яваад очсон чи тэнд юуч байдаггүй. Бутны цаана юуч байгаагүй. Ядаж амтан байж байгаа тэн чинь буудсан бодвол ядаж цусны толгой молог юм гарна штэ. Тусна. Тэгсэн чи ерөөсөө тийм юм огт байгаагүй. Тэгээ бид нар чи гайхаад тэн захирал чи оноогүй юм биш үү? Энд чи юуч байхгүй л штэ. Бэрэ сони юм да би уг нь баталгаатай л онсон юм да гэд. Тэгээ байж байгаа за гэж байжсэн чи яг нэг дараа нь дахиад ингээ жоохон ингээд эргэн тойрноо гэрэлтүүлсэн чи ингээд жоохон зайтай юу гараад ирчих байгаа байхгүй. Нөгөө хоёр нүчид дахиад гэрэлт ороод ирчих байгаа байхгүй. Тэгээ захирал наа чи ийшээ явцсан л байсан биз дээ. Би буутчихъя гэдэг. Тэгээ захирал буудаад дахиад оноог үтгсэн. Тэгэл за боли угаасаа наа чи явахгүй мань худлаан байна гэд. Тэгээ цаашаа явж байгаа ингээ дахиад ингээ гэрэлтүүлээд цаашаа дөнгөж машин дээр буцаж очиод нөгөө бутнаас машиндаа суугаад дахиад ингээл гэрэлтүүлээд тусгаар тэр чинь тэр хоёрын хооронд баг за өсрөөл нэг 2-3 минут л басаа. Уулын бэлд өгөө ш тэр чи. Тэгэхэд уулын орой дээр нөгөө хоёр нүд чи ахиа гэрэлт орж байгаа. За энэ угаасаа болохгүй газар юм шиг байна. Явъя гэд. Тэгээ бөөнөрөө яваад тэгсэн чи ерөөсөө бас миний би нэг л арцсгээл болохгүй энэ тэрэг л за угаасаа эвгүй газар хүрээд ирсэн юм байна да гэж бодоол. За тэгэл ээж рүүгээ яриад за би ингэж яачлаа амархан болчлоо гэсэн чи ээж хүрээ дээрээ үзүүлэхгүй болохгүй юм шиг байна гэд. За тэгээд захиралтай болохоор бас яг тгээ хилчүүл бас шалтгаан тоочлоо гэх юм болов уу гэж бодоод би чинь аргерт яралтай ажил гарчлаа явах хэрэгтэй байна гэж хэлээд тэгээд биндрээс хөдөлж байгаа байхгүй. Биндрээс ингээ хөдлөөд захирал биндрийн төв дээр ороод төвөөс нэг шуудангийн машин гэж байдаг штэ. Тийм шуудангийн машинд суугаад явсан. Тэгээд дөнгөж юу орж ирсэн гэх юм уу? Налаах өнгөрөх гэжсэн баха. За. Налаах өнгөрөх гэжсэн баха. Тэгэхэд юу та харагдсанаа бас надад бас нэг юм харагдсан байхгүй. Тэр цаана бүр ингээд
дөнгөж хүмүүс нэг зогсоод ингээ бицсгаад буугаад тэгээд би буугаад нэг тамхиттай зогсчихсон чинь тэр цаана нэг тийм сүмсэн нэг гэрэл шиг юм яваалсах. Тэгээд зөвхөс энэ болохоо байж байгаа юм байна да. Энэ бол эвгүй болохгүй газар л очиод яачлаа даа гэж бодоол. Тэгэл хотод хурж ирэл 2 хоноо л яасан чинь нэг л болдгоо. За боли хөлийгээл шууд сэлэнг рүү богоон цугаал гэрлэгөө хурж ирэл. Тэгээд гэртээ 2 3 хончаал. Тэгээд бүр болохоо байгаад юм харагдаад юурасаа гэрээс ингээ гарсан ч гэсэн юм харагдаад тэгээд шүн унтаж чаддгүй хар дараад тэгээд за боли гээд нөгөө удгын агч дээр очигээд чээд бадаан очиад зогсон чинь ормоорго санагдаад тэгвэл нэг цаанаас нэг хойноос нэг юм дутаад байгаа юм шиг санагдаад бол. Тэгээд нуруу дуруу өвдөд нэг амар хүнд ачаа үрдсэн юм шиг нуруу дуруу өвдөд болтгоо. Тэгээд за угаасаа яа зөрөөд ирсэн жоорохгүй л болохгүй гээл. Тэгэл би ч буугаал орсон чи яна техлийн гэр гэж байдаг штэ нэг онгод тэнгэр нөө задардаг. За. Өө зайрангууд. Гэрийнх нь хаяанд надад тийм амар тийм том азарган тийм чон дэлтэй тийм цагаан болцоо тийм азарган чон хальт ингээд ярдглаад ингээд нэг дайрах гад дайрч чадахгүй байгаад алгуулцах. За гигэц өдөр хүртэл ийм арах гэжтэй гэж бодоод тэгэл хайлгын тогшоол яваар чинь нөгөө юу гэж удгаагч үе чи одоо юу дагуулаа хүрээд ирвэ над руу ингээд өсрөх гэдэг болохгүй. За гэс өвөгтүүдээ гээл. Тэгэл онгодоо болгосон чинь нөгөө өвөө нь болохоор амраад гэж байгаа байхгүй. За чи болохгүй цагта хорлоохоо зүгт гараад маш тогшин тийм газар очиод ан хийцэн байна. Тэгээд сануулгах зорилготой сануулгах гад ингээд дөхөө өгөх гээд гарч ирсэн савдгийг савдаг руу буутсан байна. Тийм учраас чам руу ингээд амич авах гээд хорлуулах гээд чамд ингээд тийрэн дагуулад ингээд чамайг тавьчихсан. Тэгээд хорлоо яваад байна. Чи ингээд нэг удаад нэг үсрээлж нэг 7 хонсон байсан бол чамайг ингээд аваа явах байсан байна. Ингээд маш тийм буу засал хийнэ гэдэг. Тэгээд засал хийгээд гайг болсон. Хамгийн анх манайх 8 онд дараагийн явд нь болохоор хамгийн анх 8 онд манайх 2008 онд Сэлэнгийн суманд нүүж ирсэн. Тэгэд манай би ирээгүй аав зэр төрүүлж ирээд нэг хашаа байшаа авчлаа. Одоо ингээд Сэлэнг нүгэж байна гэд. Тэгээ 2008 онд чи бид дөнгөж 9-р ингээд төгсөжсэн байхгүй. Тэгээл хурж ирээл яасан чи айгуу тийм том хашаа. Тэгээд дотроо юутай ганцхан тийм дүнзэн гор байшинтай. Дээрээс тэр байшин руу орохоор надад нэг сонир санагдал болтгоо. Эвгүй санагдал. Тэгэл ингээд шүн ингээд унтчихад гэрлээ утсан мод татдаг ч юм уу, хаалга маалга тогшдог ч юм уу. Тийм юм үзэгдлүүд байнгын гардаг байсан бохоггүй. Тэгээд ап дээр хоорондоо ярахтаа болохоор сумын хүмүүс нь айгууд ингээд яагаад гэж гадаас ирсэн хүмүүсгээ шоглоод байгаа шиг үнэ тэргээд. Тэгээд байжсэн нэг тоохгүй. Тэгсэн чинь нэг өдөр нэрсээ дотроосоо чойчтой байсан. Ап дээр хуйлахнаа байсан. Ээж буцаад манай ээж буцаад хот руу гэрлүүгээ явцсан. Тэгээд ап дээр тэр хашаантаа ногоо тэрсэн байсан бохоггүй. Ногоо тэрнэ гээд. Тэгсэн чинь нэг улаан нэг Nokia өрдөг гэсэн манай аав. Орой хаалгуудаа төвччихэл удаал өглөө босоод ирсэн чинь манай аав юу салга болчихсон. Байх гоо сург болов. Тэгээ дотроосоо төвчээд унтсан тэгсэн мөртлөө утсан нэг алуу. Ямар сони ингэж бодоод. Тэгээ би тэр жоорондоо тэгж ярьчаалээс. Тэгээ бүр сүулдэ ерөөсөө болдгоо илт мэдэгдгүү зингээ мэдэгдэж эхэлж байгаа юм. Гурван өрөөтэй, хойдолтой нэг харанхуй өрөөтэй, наадталтаа том өрөөтэй. Том өрөөнөөсөө гараад харанхуй өрөөнийхөө ханаа тусгаарлагдсан тийм юутай галтгооны өрөөтэй байхгүй. Тэгээ нэг соронцтой юу гэдэг штэ. Сорнууд гэдэг штэ татгын хооронд ингээд хаалга малгад тавьчулцдаг, унжуулцдаг. Тийм тортой байдаг ус. Тэгээ би нэг өдөр унтчихсан бүр гигэн цагаад ир штэ. Ингээ унтчихсан зүгээр нэг хөл үчгүй ингээл гүдэг штэ шадан дээгүүр. За. Тим чимээ гараад юу илээгээ ингээс ирсэн чинь нөгөө тор ингээл цэлгийн нэмж байгаа юм шиг ингээл хоёр тишээ ярагдал. Тэгэл сонир би ярьж байгаа нэг сонир болоод
тэг орж гарсан юм баг таа гэж би бодоод гараал харж өөр тэр цаана хашааны бодонд ногоо ослаа зогсож байгаа байхгүй. Чигсэн юм хин бийсэн юм болоо. Тэгэл гайхчаал. Тэгэл байж байгаа л шүн ингээл орой аптер ингээл унтгаал байжсэн чинь гадаа хүн дутсан байхгүй. Нэрээр дуудаад болдгоо эмгтэн. Тэр нь би энэ та наа таньдаг хүн байх эсгүй дээ гэж гайхаа. Би гарчаад ирээ гэдгсэн чи яах ч байгаа нөх. Гадаа хүн дуудаад байна. Яасан яав нь яг сонсдог. За гэд. Тэгээ би гараад хас чи юу ч байдгүй. Тэгэл мэдхгүй нэг мэдсэн би ингээд баашингаас нэг 10 метрийн зайтай юу гэдэг вэ? Нэг тамхины чиг гэд хийсэн тамхины ингээд том youngster-аас тавьсан доор нь хөлийгээ тавьсан тийм сав байдаг байсан. Тэр савны хажууд ингээд унтсан. Тэгээ бие хөдөлгөж чадахгүй тэгсэн мөртлөө нүд ингээд нээлттэй юу болж байгааг мэдээд байгаа байхгүй. Шүн. Тэгэхэд ингээд баашингийн хаалга онгоогоод аав гарч ирээд тэндээс 3 хүн гарч ирж байгаа байхгүй. Уг 3 хүн байхсгүй ганц аав манай аав байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь хуйлах найс юм чинь. 3 хүн гарч ирэхдээ нэг нь ингээ хоошоо яваад хашаад авчиж байгаа. Нөгөөх нь болохоор ингээ эхлээд ингээд яг миний урдуур ингээд аавын гутал ингээд өнгөрч байгаа байхгүй. Ингээ яваад өнгөрч. Ард нь дахиад ингээ гуталчихсан юм яваад өнгөрч байгаа. Тэгэл би сонирн болоод скоп босч чаддгүй. Биед ингээд өдөртөд яаж чаддгүй. Тэгээ байцсан аав намайг гарчихгүй. Яач юм минь хүү ийч өнөдрийг. Тэгэл манай аавын дүүн одоо энэ дасчаалаа хийдэд лам байдаг үсэ. Унц лам үсэ. Тэр ах яг ирж таарад. Тэгээд би ингээд нэг сонь болчихсон чинь ахын дөө болохоо байсан байна. Сүнс чин зайлцсан байна. Ингээд сүнсээ чин дуудна мод нэгээ. Тэгээ засал хийгээд тэгчээд манай аав болохоор цаашаа авч яваад уулцсан байхгүй аавыг. Тэгсэн чинь тэр сүүлд нь тэгэд манайх яг тэрний дараахан тэгэд өөр газар хашаа аваад Монгол гэр бариад тэгээд орсох. Тэгээ ерөөсөө энэ ашаар ахиж зүглээгүй. Тэгээ яасан гэдгсэн чинь сүүлд нь битсэн байхгүй ерөөсөө. Энэ сум даяараа бүр алдартай. Юмтай байшин, юмтай байшин гэдэг. Тэгээ ерөөсөө бид нар чинь гадаас ирж байгаа хүмүүс болохоор мэдэхгүй авцсан. Тэгээ буцаага зарыг ихээр авах хүн байхгүй. Тийм. Бүгдөө мэдж байгаа юм чинь. Одоо тэр байшин байхгүй л те. Байшингийн нураагаад бүр ингээд муудаад олон жил болохоор ч ингээд түнсэн байшныг муудаад ингээд нураагаад ирэхээр нураагаад хогийн чиг рүү авч хайцсан байхгүй. Одоо зөвхөн тэр хашаа нь байгаа. Одоо энд ерөөсөө энэ суманд байдаг ариг худаг хүмүүс нь хүртэл хичнээн согцсон байсан ч тэр ашаар зүгэлдэг ерөөсөө. За. Бүгдөө мэддэг. Аль сум гинэ? Одоо Сэлэнг аймгийн Шаамар сум. За. Шаамар тийм хашаа байд юм тий. Ийм хашаа байгаа. Хэрвээ яг тэгэхээр яг яа итгэхгүй хүн байвал үнэхээр ирээд шалгаж болно. Гэхдээ дараа нь ийм асуудал гарвал би хариуцахгүй. Яг бас хүн чинь яг өөрийнхөө хэрэг хэмжээндээ л байх хэрэгтэй. Яг үнэхээр нэг тийм хүмүүнээс би өөрийгөө хамгаалцдаг тийм хүн байх юм бол ирж үзэж болно. Гэхдээ бас яг үзээд ийм. Тэгээд яг тэр байшинг юунаас нураахаас өмнө залуучууд л олсон яг үеийнх нэрээ нийлээд ингээ шинэ жилээр ингээ бүүнэр ингээ нийлээ жоохон сууя ганц нэг бие уугаа сууя гэдэг. Манай найзууд тэгээд яриад би болохоор өөрөө нэг огт арх амсдаг хүн байхгүй. Тэгээ манай найзууд яахсан чи суугсан чи газар олддгүй өгшөө яах вэ гэдэг. Танаа тэр яаж борошинт ч ороо сууч л дагшаа блок ашигтай борошинт ч ороо сууч. За өгшөө та нар мэдж байгаа штэ угаасаа эвгүй газар штэ өгшөө. За хүсэн тэрний эвгүй гэж ямар юм бэ тий зүгээр ороо сууч өгшөө жоон сууж гал гарч штэ удаа маяглаад тахаа. За гэх. Тэгээ угаасаа би ч нэг найзуудтайгаа орчод явах гэсэн чи одоо хайж гадаа уух гэж гисэн байна гэдэг зөв матраа суучлаа л даа өгшөө. Тэгээд ингээ нөгөө хэд ч уугаал нилээ ингээл халаал эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээ сууж байгаа. Одоо ингээ бид тэр ингээ тойроо суудсан байгаа штэ. Тэгэхэд ингээд ханд өгчих чимээ сонсогдож байгаа байхгүй.
Тэгээ гайхаад одоо ингээд баасан тэр өрөөч ингээд 4 хантай байгаа шүү дээ. Аха. Тэгэнгүүт яг 4 ханы чиглэлдээ сууж байгаа хүн болохоор эсрэг татаа сонсогдож байгаа байхгүй. Сонсогдож байгаа. Надад болохоор яг урдаас харсан хан сонсогдоод миний урдаас харсан сууж байгаа залууд болохоор миний ард сонсогдоод. Аха. За. Ингээд шат байгаа юм шиг сонсогдоод. Тэгээ ерөөсөө энэ одоо юу дуурайд байгаа бити хаан тогшоотой байна тэрийг аль худлаа нэг манайд чи тэгэл би болохоор за энэ болохгүй болчлоо доо. За бөөнөр гарья гэдэг чи юунд найгаад байгаа чи одоо маягтай энэ тэрийг энэ одоо хин хаан тогшоод байгаа бити балаараа тэгээ. Тэгээ ингээ бүгдөө гараа ингээд яг өмнөө ингээд аваад ингээд ил биендээ харагдахуйц ингээд ил харагдвал ингээд байж байгаа байхгүй сууж байгаа. Тэгтэл ингээд хан ингээд тогшоод байгаа. Тэгсэн чинь манай тэр найз за бүгдөө яг манаас дуурайд байгааг нь олъё чи яг ханандаа очоор наалтчих. Тэгээ сонсё ялгаа авахгүй. Яг ингээд сүүлжиж ингээд сонсогдоод байгаа. Тэгэл бэжс чи манай найз яг чи биц мараа нөхшөө минь гарлаа гэ. Гарснаа ингээд амар хорлол буцаа ороод ирсэн. Улаан чи яагаад байгаа энэ тэргээл худлаа яриад худлаа чарлж модлоод айлах гэдэг үлстэй удлааш өгшөө. Жоо хөөхдөш миш гээд нөгөө хэд ч юм аяглал. Би болохоор яг юу болоод байгааг энэ өөрөө нэг биеэрээ үзсэн учраас мэдээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө хэдгээ аваа гарчих ихээр нөгөө хэд ч болохоор байхны алдсан хүмүүс чинь тоохгүй энийгээ маазарч байна. Бити маяглаад байна эдрээ гээл. Тэгсэн чинь манай нөгөө найз чинь гарч биц нэгээд гарсан залуу чинь бүр амар ингээд салгалцсан. Бүгдөө явъя мэн болохгүй марчлаа гэдгсэн чинь за бит удлаа жүжиглээдээ чаа яагаад байгаа чи мэдчихлээ штэ. Жоо хөөхт урах гэж байгаа ш гэл. Тэгсэн чинь тэгэн гутанд би угаасаа тэрэн дээр нь төрүүлдэг. За болио угаасаа та нар наад угаасаа юу гэж бодно бод бөөнөрөө ёо. Гэт нөгөө хэд чи баг хөөгших ингээ аваа гарч байгаа байхгүй. Аваа гараад ингээл хашаанаас гараал нэг гүдэг алга гэдэг ш төрдөг алга. За доор орой дугуйтай. Өрөөл яасан чинь яг башин дүнзэн башигны хаар хашаандаа нэг худаг ухцсан байдаг байхгүй. Худагтай ногоо усалдаг. Яг худагны тэндээс амар өндөр цагаан ботологтой залуу гарч ирээд яг үүдний модон тавьж тэр хурж ирээ суучж байгаа байхгүй. Би шууд хаалгаа хаагаал найзуудаа аваад доошо буусан. Цаашаа гараал ингээл гэрээгээ гадаа очил. За ингээд та нар гэр гэртээ харь. Тэр нөгөө айц ингээд байгаа найзгаа таад наадхаа хүргэж өгөөрөө. Заавал гэртнээ оруулж өгөөрөө гэдгсэн чинь. За энэ яад юм аа тийм ингээд. Тэгээ нөгөө чи нэг тоод. Тэгэхээр за яа. Жаа гэрт өгөр гэж үгүй. Найз нь өргөж үгүй. Тэгээ би бүр яг гэрт нь оруулаад орын ингээд засаад өрөөнд нь оруулаад орын засаад ингээд хутаад өгч байгаа байхгүй. Тэгээд ах чинь нэлээ ууцсан байгаа согтуу байгаа шаанд яагаад ахыгаа анзаарч байгаараа гэдэг дүүд нь хилчээд тэгээ гараа яваад гэсэн. Өглөө нь хөрөөд ирсэн чинь дүүн ага танаад ирсэн нөгөө хөрөөд ирж байгаа байхгүй. Юу яриад байгаа юм бэ? Өчтөр би оруулж өгөө чааг согтуу байгаа шүү. Ингээд оронд нь оруулж өгөө гараа үзтээ гэдгсэн чинь. Үгүй агаар бицмээр бүгэлжлөө гэж гараад шин гараа тэгээд би орж ирэх юм болов уу гэж бодоод тэгээ нойр харамлаа унтаад төсдөг. Өвдөө осч байдгүй, орж шинж байдгүй. Тэгээд хахад ингээ хайж байгаа байхгүй нөгөөд чинь. Тэгээд хаагаад олдгоо яасан юм бол ийш юм бол гэх. Тэгээ нөгөө төргөө залгаад танаад очив яав юу гэж. Үу яасаа заач байдгүй байхгүй шүү дээ өгшөө ирээгүй. Тэнгуутанд би шууд гийгүүд нөгөө хашаа санаанд ороод нөгөө байшин санаанд гоцч яг нөгөө байшингийн гадаа очиж худагны тэнд очиж амир чичирсэн сууж байгаа. Чи наана хүүрээ хийж байгаа юм бэ чи өснөө хийж байгаа наана явъя гэд. Тэгээ нөгөө найзаж ингээд дагуулж гараад дээр нөгөө байдаг гэсэн нөгөө удган дээрээ аваачаад ингээд үзүүлж хараасан чинь. Яасан байна аа муу юм ингээд хорлогдсон байна сүнсэн зайлцсан байна. Тэгээ засалмас хийгээд гайг болж байгаа. Тэгээд найзаасаа сүлд ингээд асууж байгаа. Чи тэр үлийг яасан юм шүү юу болсон юм гэсэн чинь мэдхгүй ингээд шүн унтж байгаа л амар бицмөр санагдаад гараад ингээд бицсаад бүлжгөөд ингээд гарсан агаар амсгалаар санагдаад мань гэрээс гараад тэгсэн чинь нэг өндөр тийм цагаан ботологтой амар тийм өндөр миний харсан хүн байгаа байхгүй нөгөөт гартаа. Намаа ингээд юу нөхшөө явъя гэд шууд ингээд
дагуулад нэг мэдсэн чинь би энд ирсэн байсан. Явахгүй явж чадахгүй. Дээрээс ухаан алдаад унцсан гэж одоо өглөө ингээ саяхан сэрээд ингээ даягаа сууж байна гэх. Нэг тиймэрхүү явдал бас болж ирсэн. Аюултай. Ер нь тэгээд яриадах юм бол бас их юм байна. За. Өөртөө тохиолдсон 3 явдлаа ярьлаа тий. Тий. За үгүй манай пэйж рүү ингээд подкаст нь жорё гээд манай подкаст дугаарыг бас 11 сарын дараа сэргээгээд оролцож байгаа. Чамд маш их баярлалаа. Тэгээд чиний ярьсан ярианаас бас хүүхдүүд, залуучууд уунаас сургамж авах бах тийм ээ. Тэгээд өөрт ингээд тохиолдсон юмнуудаа ярьлаа. Тэгээд ер нь залуучуудаа ингээд яаж хандаж хэлээ гэхэд манай залуучууд чи ер нь айгүй тийм иймэрхүү тал дээр ер нь айгүй ер нь хайнга штэ. Тий. За тийш явъя гэх юм. За тэгээд даваа явъя өгшөө. Агаар салхинд гараа инээд дээрээ гэл. Бас альва юм ч бас юу байдээ шүү. Учир нүчир байдгийг шүү. Тэ хичнээн залуу хүн байсан ч гэсэн бас өөртөө дүгнэлт зэгнэлт хийгээд би яг ер нь яг яах гэж байна, яг хаашаа явах гэж байгаа вэ тэ. Тэр мэрийгээ сайн ер нь судлаад бас юм хүм мэдэж хардаг, үзэж хардаг хүн байх юм бол за би ийшээ ингээд ингэж байна. Дүгн ингээд таарахаар байна уу, яахаар байна уу тэ. Тэр мэрийгээ бас нэг энэ үзүүлчих чах тэр нэг гимгүүн байлээ шүү гэсэн санаанаас илгэсэн. Манай залуучууд бас чиний үгнээс ингээд сургамж авах байх гэж бодож байна. Тэгээ манай 20 дахь дугаарт орсон даваа да маш их баярлалаа. Ажилтнаа амжилт хүсье.